Тээврийн прокурорын газраас Баянгол дүргийн боловсролын хэлтстэй хамтран хүүхдийг зам тээврийн осолд өртгөхөөс урьдчилан сэргийлэх ажилд ерөнхий боловсролын сургуулиудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Баянголд дүүрэгдэх ерөнхий боловсролын 20 орчим сургуулийн нийгмийн ажилтнуудтай уулзалт хилцүүлэг зохион байгууллаа. Тээврийн прокурорын газар нийслэлийн төвийн 6 дүрэгт үйлдэгдсэн автоэрийн төлөвлөгөөний аюулгүй байдал, алчны журам зөрчил гэмтрийн талаар гомд мэдээлэлд хяналт тавь ажиллаж байна. За дээр гэмт хэрэгт бага насны хүүхэд зам тээврийн осод өртгөх нь бол цөөнгүй байна. Жолоочийн буруутай үйлдэлээс, замын хөдөлгөөнд явганаар оролцож буй насан туршаагүй хүүхдийн буруутай үйлдэлээс, 10 хүрээгүй бага насны хүүхдийг харгалзах хөнгүүгээр замын хөдөлгөөнд оролцуулсны асран хамгаалагч нарын буруутай үйлдэлээс дотоод зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна. За хороолын доторх замд жолооч аюулгүй байдлаа хангаж хөдөлгөөнд оролцох үүрэгтэй. Өөрөөр хэлбэл одоо хороолын доторх замд хүүхэд одоо тоглоомын талбай ойрхон байна, тоглоно, тээвэр хэвлэлийн одоо урд дуур гинэт гүйх, явах зэрэг үйлдэлүүдийн улмаас ол зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл үүсдэг. Иймд одоо жолооч нар аюулгүй байдлаа хангаж хөдөлгөөнд оролцох, мөн одоо зохицуулгүй гарцны наан эрэхтэй хурдаас харуулах, аюулгүй байдлаа хангаж хөдөлгөөнд оролцох нь чухал үүрэгтэй. Сургуулийн орчинд бол тийм ээ гадаад орчны эрсдэл бол маш их өндөр байдаг. Сурагчид хүүхдүүд маань бол том хүмүүсээс ялгаатай нь бол замын хөдөлгөөний дүрмээ мэддэггүй, тийм ээ. Ногоон гэрлэр гарч улаан гэрлэр зогсно гэсэн л ойлголттой байдаг. За тэгээд цаашлаа гэх юм бол бид нартай эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлээ. Тийм ээ. Эцэг эхчүүд маань зам тээврийн хөдөлгөөнд маш үүрэг хариуцлагатайгаар оролцох шаардлагатай юм байна. Бид нар бол эцгийн хурал дээр бас маш их нөө замын хөдөлгөөний дүрмийг танилцуулахаас гадна хүүхдээ хамгаалъя. Та хүүхдээ замын хөдөлгөөний дүрмийг тийм ээ хэлж энгийн үгээр ойлгуулж ярья. Анги удирсан багш нартаа бас замын хөдөлгөөний одоо хүүхдэд ойлгохоор энгийнээр ойлгуулж байнга хэлж байх хэрэгтэй юм байна гэдэг ойлголт авлаа. Энэ сургуульт мэдээллээс цэцэрлэг сургууль эхэлж байгаатай холбогдуулан тээврийн гислийн хөдөлгөөн ачаалал үүс нэмэгдэнэ. Ийм учраас бага насны хүүхдийг зам тээврийн осолд өртгөхөөс урьдчилан сэргийлэхэд одоо жолооч мөн асран хамгаалагч нарын үүрэг хариуцлага маш чухал байна. 2022 оны 8 дугаар сарын байдлаар нийт 269 хүүхэд зам тээврийн осолд өртөж хохирсон талаарх гомдол мэдээллийг шалгажээ. Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан иргэд жолооч та бүхэн замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцож бага насны хүүхдийг харгалзах хөнгүүгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг уриалж байна.